Нас өндөр болж зүнх шахуу болсон хөгшин банхар хөдөө ганц гэрээрээ амьдрах залуухан гэр бүлд хань болдог байлаа. Ангөрөө хийж дийлэхгүй заримдаа мал дагаж явна. Хаяа нэг хуцхаас илүү чадалгүй бас шүдвээ болсон хөгшин банхар байж л дээ. Залуу эзэн бараг л өөртөө чацуу шахуу болохоор түүндээ их л дасаж хайрладаг байлаа. Хөгшин банхарын бие цаг өнгөрөх тусам дорцсоор хоолооч идэж чадахгүйд хүрчээсэн юм. Эзэн нь хаяа хөөрхий хөгшин банхарыг ингэж зоож яхаар эртхэн унтуулах тухай бодсон ч дасан сэтгэл нь түүнийг зүрхлэхгүйд хүргэдэг байлаа. Хавар болж эд ногоо гарч явах үед 20 минутын бороо ороод зогсов. Борооны дараа залуу гэр бүлийн 2 настай хүүхэд гэрийнхээ гадна хөөрцөвлөн тогтож явах үед хөгшин банхар гинт ухсгийн босож нялх хүүхдийг амандаа зун уул өөд бүх тамираа шавхан давхиж одох нь тэр. Хүүхдийн ээж уйлан хайлан араас нь гүүхэд гэрийн эзэн залуу эртгэн л буудах байсан юм гэж гимшсээр одоо л буудаж алах тухай бодон бууга шүүрэн араас нь гүйж гарав. Хөгшин банхар давааны цаахан талд хүүхдийг тавьж өөрөө байдваараа амьсгаадан хөвтгöd залуу эзэн араас нь гүйцэж ирээд яг буудах гэснээ хүүхдийнхээ эсэн мэнд байгааг хараад нохоогоо ч өрөвдөөд буудаж чадалгүй чулуугаар нилээн гөвшиж орхиод хүүхдээ тэврэн эргээд алхахад хад чулуу дуурах мэд чимээ гархан тэр. Яарсаар даваан дээр гараад харуул үерийн ус гэр орон зэлэнд уяатай байсан тугал цөөн хідэн ишиг гээд бүгдийг нь хаман отсон байсан гин. Залуугийн нүднээс харамсандаа биш муу хөгшин нохооныхоо буйнаар ихнэр хүүхэдтэйгээ амьд гарсны төлөө нулимс том томоор туслан байлаа. Ингээд хөрш зэргэлдээ айлдаа хоноод өглөө нь буйраа эргэтэл хөгшин банхар сая нэг санаа амарлаа гэхдээ нүдэнд нь нулимс торон амьсгал хураасан гин. Монгол банхар газар хөдлөлт, үер ус, байгалийн аюулд үзэгдлийг маш соргог мэдэрдэг гэдэг юм гинлээ.